Дэлхийн монголчуудын Англи радио 88 дугаарлагын дээр сугаад харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гаргийн яг цаг мөчид радион 3 дугаар студиэс хөгжүүлтэй хөнгөн байцгааг сураатагаар Яна нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд урдаг. Яг Улаанбаатар хотод 17 цаг 12 минут болсон өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 31-ний даваа гаргийн Яна нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч намаа Мөги Анжгаа гэрлээ за найруулагчаар мөх цэцгийн төвшин байрнаар ажиллаж байгаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар хамтдаа илүү амттай 20 жил гэсэн сураатагаар Эден компани за мөн хиймэл оюунд суурилсан иргэний хамгаалдаг Монголиа хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдв сэлэлтийн багш болцгоё гэдэг сэдвээр ярилцсанаа. За бүгдээрээ бассейнд хувь хүнд хичээл заадаг сэлэлтийн багш болсон байгаа шүү заа юу. За би ч өөрөө ч сайхан уул нь бол яг жинхнээс бүдэд амьдрал дээр бол би ч дон сэлэлт. За тэгсэн эхний үйлчлүүлэгч тань яг л харж явдаг эсрэг хүүсний тань олны танил нэгэн байна. За сэлж чадахгүй юу? Чадахгүй юу? За эхлээд өөрийгөө танилцуулгаас эхлэн чи ч одоо хувийн багштай одоо тий бүр яг хувийн багш, заалны багш бол биш штэ тий нийтийн багш яг хувийн багш. Тэгэхээр эхлээд өөрийгөө танилцуулгаас эхлэн за мэдээж сэтгэл төрүүлэхийн тулд ил дал давяас зохиомл чамаагүй алдарцуул дээр гэр бүлийн байдлаа бас оролцуулан танилцуулна. Би одоо нэг бодит амьдрал дээр гэр бүлтэй штэ. Тэгэнгүүт яг энэ нөхцөлд ямар байгаа. Зүгээр яавал яаж хэлэх юм уу? Гэхдээ яавал яаж болох юм? Юу өөрийгөө гэж гэдэг тий. Өөрийгөө тий краснер үлдэлтэй нэрээ хэлэхгүй шууд би нөхөргөө. За яг гэр бүлийн байдлаа тэгвэл хэлэхгүй ээ заяа. Өөрийнхөө уур чадварыг хэлэх юм байна. Тий. Би дэлхийн олон улсын тэмцээнд ордог л гэж хэлнэ. Би олон улсын тэмцээний шагналт байр гэж хэлчихнэ. Ямар шагналт байр гэж шалгаж үзэх юм биш. Тийм шүү дээ. Тийм шүү дээ. Чи бүр эхнээсээ л гэр бүлгүйгээ хэлсэн дээргүй юу? Үгүй тэрийгээ хэлэхгүй байхаа. Харах царайны чулуу шиг байж. За болооч тий. Эндээ ч намайг багшгээд байна. Хүн чигээ нэг юм тэр өөртөө нэг юм ядаж жоох үнэнд ойртуулж ярэ. Олон улсын тэмцээнд орсон ч гэсэн. Агуу чи бүр ихтэй шүү дээ. Чигээд гэргийн чулуунуудыг би өг нэг сарын саяар заадаг л та тэгээд яах вэ гэдэг. Нодон би чин 7 сард одоо Туркид олон улсын тэмцээнд яваад 2 алтан медальтай ирсэн байгаа эдэр гээд. Тэгэд гадаад паспортоо үзүүлнэ шүү дээ. Штамп байгаа юм чинь. Энэ ардаа Турк руу явсан байгаа за. Тэгж мэгээд үзүүлнэ шүү дээ. Усан сэлэлтийн тэмцээнд оролцоод байсан. Багаараа. Чи тэгээд ингэхгүй юу? Босбрын хоолойг нэвтэтний ганц сэлсэн байдаг. Тэгээ тэр манд босбрын хоолой моол гэж мэдхгүй байвал яах юм? Мэдхгүй дээ чи. Танаа крашн дэм динэгдүү юм уу? Мэдхгүй. Чи байд юм байна. Тэгвэл итгэн шүү. Тэгвэл энэ хоёр ч гоё хоёр биедээ таарад нэг нь худлаа ирээд нөгөөдгөө тэрийг яг үнэхээр чи босбрын хоолой гэж мэдхгүй. Мэдхгүй яах юм ингээд айгүй нарийнхаа хоолойтой янзын гоё хоолойтой өнгөн байдаг юм санаад. Йоо за. Тэгээ ер нь бол нэг сар би жоохон үнэтэй заадаг л да. Гэхдээ яах вэ ингээд нөгөө нэг өөрт чинь эхний сар дээр урамшуулалгаад нэг жоохон хямдруулаад үг юм уу хийгээл хэлчихнэ. За. Тэгээ би ерөөдөө дандаа чи тэгээ өөрийгөө ерөөсөө рекламцсангүй шүү дээ. Би өөрийгөө дандаа ингээд ховчил заадаг юм аа гэд тий. Угаасаа л чи хувийн багш штэ. Тэгвэл чи чамайг хувийн багш болохоор л чам дээр шав болж ирж байгаа штэ. Надаа энэ сар ерөөсөө цаг байсангүй тэгээд яах вэ гаргачлаа. Тэгж хэлнэ. Өөрт чинь зориулаад нэг арай гэж цаг гаргалаа шүү. За мөөг. Би юу? Би бол байн заадаг хувийн багш. Гоцоод байд юм чи бассейнд ингээд чам дээр зөрөөд очсон байгаа штэ. Эхлээд байн сэл зурхгүй. Нөгөө чи ирэн штэ. Мишель чи ирэн штэ. Харин тий Мишель сэлж чадахгүй. Йоо. Мишель эхлээд хоёлаа байн сэл зурнаа. Тэгээд сэлж чадна штэ харин. Нөхцөл нь чи сэлж чадах байхгүй юу? Мишель ингээд сэлвэл би таахгүй штэ. Юу гэсэн үг юм бэ чи? Усанд бүх юм хөнгөн болчих шин. За тэгж худлаа ярихгүй шүү. Нэрэ.
Би та нарыг 100 түрк зөндөөл өргөсөг Та нар юу дийлдгүй юм муугатыг тэр түркэд бассейн дотор байхыг харсан хүн байна уу? Харсан хүн Гэхдээ байна яг уу? нэг сэлж харагдчихлээ. Тийм үү? Тий. Би номингийн ээжүүд бол би Би бол номогстой харсан. Манай номогч бассейн дотор манай нөгөө хар огчтой гээл заа. Арабик гэдэг Тэр зүсэг усан байсан. амраа ороод гарсан шүү дээ. Ер нь бол нөгөө Европуудын дундаж өндөр айгу өндөр эд юм шиг үлээ. Бассейн ч гэсэндээ амар өндөр. би тэгээд Хар хүнтэйгээ яваад исэн юм уу? хар хүнч гайгүй. Бассейны багш нь. Би тэгээд намайг усахгүй мөгч зөндөө. Зөндөө захарсан. Би тэнд ингээд дуусалт тийж явж юу тэр хар багшиг дагаж ингэж юм ингэх мантай зүгээр үхэнгээ алсан зүгээр тэнд дуусалт Би чи монголчуудыгаа төлөөлж байгаа байхгүй. Нэмээ тэнд дуусалт байсан. Бүлхэд талаа метр 40-тэй л Ерөөсөө байдаг. Чи яаж тэр дотор зогсоод Тэгээд тэн дотроос гараа зайнаад намайг чи тэр өдрөөс зүгээр хаач явсан. Манай багш явж байна. Тэр багш болцсон. багш байна. Багш байна. Гоо басинаас хэхрээл гараад гэж. Арайч тийм муухай. Ямар муухай. Өнөөдөртөө шиг юм уу? Өнөөдөртөө ус мос уухгүй шүү. Намайг юм уухгүй дугуут. Дээс хэхрээл гараад. Намайг юу ч ууж харагдаг байна. Тэгээд тэр нөгөө нэг хар багшийг дагаж хөөрөөд тэгээд бүжиглээд усуугаад бүжиглээд. Амж цагхгүй дотроо. Гэрти истэ. Бид нар бол ингээл бай гартаа юм барь яваад чинь. Чи тэгээд өөрийгөө бишэлтэй тэгээ юу гэж танилцуулах гэж байгаа юм бэ? Банны богш мөгийг гээд. Бааны багш мөөгийг гинэ. Та нар яага балаа гэдэг юм бэ? За яах вэ тэгэл хүн өөрийгөө юур танилцуулах нь өөрийнх нь давсаа. Тийм шүү дээ. Одоо ингээ би орчуулъя л та. Байн гохдохгүй хүмүүс бол тэг. Багаас ихэлдэж штэ тий. Багыг чадсан хүн ихийг чадна гэдэг шиг. Эхлээ баанандаас хэлээ сурчих. Тэр чинь мөөгийн ингэж Миний анхны шав харж байна уу? Гүг. Чамайг байнга алж идэх хүн чи алаач өмөөрөө л ах юм. Миний анхны шав байна би Би мөөгийг бас ойлгож байна. Яагаад гэвэл хүм заяо шагаар татсан усан живдэг байхгүй. Тийм болохоор тийштэй баанаас эхэлж байгаа байхгүй. Зүг. би номдцэгд ингээд чагаар татсан уснаас чи тэрж яваа живдээ гэх. Тэгээд байн руу ороод зааж гисэн. Дуулмаа байна. Тэгээ хааныхаа сургалт заяа. За хавраа чимхээд тэгээ жихэд орж аваад банта ус руугаа шумлаа. Ахиргүй ч юм байхгүй. Тэгээ би номдцэгд нэг юм сургаж чадаа. Зодооч дийлэг. Устын угаад аач. Намайг орсон чинь байна ахад 2 удаа дүүргэсэн. Йой. Намайг уугаад таацтай. Одоо байныхаа усыг нэмээ наад ч дууслаа. Яасан намайг уу. Йой. За бааны багш мөөги. За анжгаа яах вэ? Олон улсын хэмжээний мастер сүүл одоо Туркд ахад нөгөө турк руу сүүлд Японд болсон тэмцээнд очиж оролцоод ирсэн те. Хүрэл медальтай ирсэн бас Азтаа бол бас гайгүй амжилт шүү гэх. Тэгээд Хөөе. Одоо ингээд усан сэлэлтийн багш нар ингээд биеийн жинийн ямар хөө байдгийг. Яргаал юм байгаа шүү. Анжгаа ердөөсөж яргаа штэ. Анжгаа гидсэндээ дарагдаад живчгүй дээ одоо яана тамны. Хамаагүй шүү дээ. Бахан хатуу байгаа. Йой. Юу яд? Нэр анжгаа шиг ийм хүмүүс ингээд дээшээ хараад тэгээд гидснийх нь хийн ингээд төрөөд живдгүй бил. Тэгээд тийчтэй хүүхд төрж байхгүй. Усан дэшигээ гидсэн гарч ирээд. Тэр бакришгтэй тэрнгөөрөө гараад ир. Яг бүр ингээд холоос харах юм бол ингээд яг ийм халим загс шиг байсаж байгаа. Басаа шүвчээд. Чамшигуудад уухгүй. Тэгэл ингээд хөвөл ингээд гидсний хичээл хөвөд идэв. Доошоо харчихвал харин өстөд төргөн шүү. За би штэ те би одоо мөөгийн ингээ бааны багш гэж байна. Би бол жакузнаас эхэлнэ хоёлаа л гинзээ. Тэгэл жакузнаас л эхлэндээ ер нь бол. Хин ирцэн байгаа дэ чам дээр. Нэрийг хэлмээргүй байна. Яа. Хүмби. Нэг хүмби. Энд чинь нөгөө нэг Тань дээр хин ирэх юм. цагийн зөрөөтэй хүнээсээ болоод хүний нэр хэлхээ болчих. Өвөг нь өстой харгуу сайхан хэлдэг байсан. Одоо бүр байж. Тэгээ хэцүү жоохон чакусны хичээ жоохон хэцүүлтэй. Яасан. Сонсдгүй юм бил. Яагаад? Усан байх
гэдэг. Тэр нэг усаан гэсэн божигнуул шүү дээ. Оо, тоор ямар мангар юм. Тим жакуз яриаггүй шүү дээ. Ямар жакуз Тэр вэ? жакузнууд ч одоо ингээд халуун устай одоо 37 юм яг Яг ийм ингээд даралтай өгөх шүү дээ. дундаж Янз бүр температурын устай хүүхэд устай гэх. Тэгээд одоо нөгөөдгий чинь би ингээд нөгөө нэг халуун сүүнд ороод буцалсан халуун усанд ороод хүт усна гараад ирэнгүүт үлгэрийн мэт залуу болно гэдэг. Тэгэл ингээд жакуз хийсүүлээд явуулаад байна штэ. Тэр даралтай ус руу оруулахгүй штэ. Юу яриад байгаа анхсан сэлгчийг тэгэж болохгүй мó гэ. Нэг туяал ирж байгаа штэ. X түзээ юу? Тий. Чам дээр хийрхээ. За хоёулаа нэрээ хэлэлцчихье. Тэгээ би хин гэж бодоагүй зүгээр краш гэхээр за нэг хүн байх ёстой гэж бодсон. За одоо харин нэрээ хэлэлцчихье. Чи нөө волейболын хэм шүү. Хин бэ? Хангал. Ямар хангал? Ягаад те. Ямар хангал гинэ? Аав мундаг. Тамирын хүү хангал. Мэдхгүй би хэнийг ч мэдэхгүй байна. За тэгвэл нэ за болъё. Хангалаа авъя. Хангалттай амар өндөр шүү. Харин тийм л ах. Чи бүр шатавд авираад ч. Би янаж багш нэмж шат тавьж яа тийм суу. Башихуудаас яг тавьж Чи ярьчих. багштайгаа ижил төвшөнд танилцсан. Энд чи сууж. За тийм ээ. Йоо, хангал Юу чинь гэхээ одоо багш 21 22 тэ хөөрхөн Оо, жоох жоох уутаага. хүүхд юм Тий, биш жоох та. уутаага. Жоох үг суу. За над дээр болд эрдэнэ эрг. За. За тийм ээ. Гавьяат болд ирдэнэ. Үгүй би чи Ангууд сая үчигч сүүл нь бүсгүй үзээд ариун бям болцсон билүү? Тийм штэ. Ариун бям болцсон тий. Тийм штэ. Тэгээ миний караштай айгу хурдуурдан салгид. За ариун бямыг авъя. Үйт ингээ өхрөө онжил та амар Үзээд ариун бол бүсгүй үзээд ариун бям болцсон. Тийм. Тийм. За хавцсаргийг үзээд болд эрдэнэс Ялалт болохгүй. болцсон хөө. Үгүй шүү дээ. Одоо энэ чи мөрч гэдэг нэг кино Ээгүй байгаа. мөрч рүү. Мөрчийг үзээд ялалт болчихгүй те. Үгүй. Би үгүй ялалтыг ямар ч кинонд доолоо би ялалтыг крашлахгүй шүү. Ганц л юм хэлчихэ. Өөр ялалтаа. За ариун бям бэрн. За тэгэл би өстө нэр жакузнаас эхлэн штэ битээр ч юм бол. За. За хамтран айлыг танилцуулсны дараа үргэлжлүүлээ. Дараагийн асуулт руу оръё. Улаанбаатар хотод 17 цаг 24 минут болсон. Манай найруулагч санд асуулга оруулсан байна. Та дөрвөн хөтлөгчийн хинээр нь сэлэлтийн хичээл заалгамаар байна вэ? Ад нь мөх бат бэдэн номин ведэн гэрлээ гэдэн анжгаа гинэ. За бандны мөнх бат эдэргээд бичмээр үү те. Бааны мөх бат жакузны гэрлээ мэрлээ гэдэг. Гэтэ жакуз гэрлээ гэдэг нь амар зүү якуз гэдэг шиг сонсогдож байгаа юм тийм. Жакуз Нэг гэрлээ. шивэстэй хүүхэн байгаа юм шиг сонсогдож. Яг зүв ярьж шүү. Аюу зүв ярьж байна. За. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хамтдаа илүү амттай 20 жил гэсэн уриатгаар Эден компани хамтран ажиллаж байгаа. За нөө бид нар чи ингээд нөө нөхөн сэргээгддэг буюу байнга ингээд жилийн дөрвөлдөр дахиж гарч ирдэг баялгаа сайн ашиглая гэдэг байгаа. Байглаасаа урагдаж юмсан. Тий. Монголын нөхөн сэргээгдэх түүхийд байгалийн зэрлэг жимс болон таримл жимсээр чанамал өтгөрүүлсэн шүүс үйлдвэрлэж тус зах зээл жимсний онцгой хамтыг хэрэглэгчдэд мэдрүүлсэн үндэсний үйлдвэрлэгч Эден компани түүхт 20 жилийн энэ жил тохиож байна. За эднийх юу яж байгаа юм байна? Ийм хүүхдийн нухш Монголдо үйлдвэрлэж гаргаж байгаа юм байна. Baby Goody гэдэг ийм хоёр төрлийн хүүхдийн нухш байгаа гинэ. Ааха. Хоёр өөр нэртэй. Гэхдээ төрлөөрөө бол дөрвөн төрөл гэж шүү. Манго, гүзээлцгэн, чангаас, гайдал гэсэн ийм дөрвөн төрөлтэй. Бэби гүдигээд ганц юм шүү. Baby Goody гэд ганцхан нэртэй штэ бэ. Юу тийм яриад байгаа юм бэ? Бэби гүди гэдэг нэрэнд ор дөрвөн төрөл байгаа. За Арээч Яах вэ? Бан чи юу гэж талчих. бананд өөрөө. Бид тэр бан чи юу гэж талчих. Одоо ингэ байхгүй. Одоо бэби гүдийн одоо ингэ цэнхэр савлгаатай байгаа зөө. Цэнхэр савлгаа нь луун чангаанцтай. За. Ногоон цавлгаатай, ногоон өнгөтэй нь луун банантай. гүүд юм биш юм уу? Бүгдээрээ бэби гүд буцаад байдаг. Бүгдээрээ бэби гүди гэдэг нэртэй. Тий. За жишээлбэл гүзээлцгэнтэй нь болохоор ягаан ууттай. Луун гүзээлцгэн тий. Ингээд өнгөөр авахгүй да. Өнөөдөр арай дэлгүүрт очиод хоёр бэби хоёр гүди өгч байгаа. Би одоо Тэгэх юм бол өө за гэдэг дөрөв. Ер нь бол хардаа яагаад юм бэ? ер нь бол ийм байхгүй да. Манго, гүзээлгэн, чангаанц, гайдал гэсэн дөрвөн төрөлтөө. Гэтэ энэ дөрвөн жимсэн дээр дөрвөлнгийн луунгоор баяжуулсан байхгүй юу? Энэ дөрвөн жимсний төрөл байгаа. Гэтэ бүгдээрэнд нь луунгийн орц байгаа. Окей. За тэгээ яасан бах нь өнгө амт өнөр оруулагчгүй
хугацаа урсгагчгүй, нэмэлт сахаргүй, сүүн бүтээгдэхүүн нэмээгүй ийм хүүхдийн нухш байгаа. Дээрэс нь ийм таг нь ийм яг тийм гоё лего тоглоом шиг ховлдоо учраас тагийг цуглуулж агаад хүүхдүүд маань хүссэн тоглоомоо угсран тоглох боломжтой. Санаа байгаа юм. Тийм. Тий. Ааха. Тэгээ одоо эн чинь юу юм байгаа юм л та. Baby good-ийг харахаар яг нэг тийм гадаад бүтээгдэхүүн шиг заа. Ерөөсө Монгол гэж харагдахааргүй юм байлээ. Тэгэхээр яг baby good-ийг л бичгтэй байгаа нүүрэндээ. Baby good хоёр төрөл хоёр ширхэг юм биш шүү. Энийг нэр шүү. За Миний тэр яг дунд нь таслал байгаа байхгүй юу? За хамтдаа бас зугаатай Baby Good-ийн хүүхдийн нугш. Илүү дэлгэрэнгүй мэдээллийн 7711 52 25 гэдэг утаснаас аваарай. За захиалах болон хамтран ажиллах сонирхолтой аж ахуйн нэгж албан байгууллагууд маань 99-4 75 72 гэдэг утсаар холбогдох боломжтой. Тэгээд Eden компани гэд бичсэн ч болно. Эсвэл Baby Good гээд салгахгүй үрлээ тэнээр бичээд Facebook хуудас руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар хамтдаа илүү амттай 20 жил Eden компани хамтран ажиллаж байгаа баярлалаа. За өнөөдөр бид бүхэн сэлэлтийн багш болцоож байгаа. За мөөгийн асуулт 2. Эхний хичээл хүүхд дасгалаас эхэлнэ. Одоо баан дотор яаж хөвөлт гээд байгаа юм. Тийм. Хөвөлнө. Хамгийн гол байх үед байлгүй дээ. Хүүхд сурцсан байх юм бол эн чинь бас тий ингээд сэл зурх гадаа штэ. Энэ дасгалыг хийлэх гээд багш заавал нөгөө хүндээ хүрдгээ. Тий. Одоо ингээд доошоо хараад хөвөлөөхөд ингээд доор хөвлөнөөс нь ингээд барьж өгнө тий. Дээшээгээ хараад хөвөлөөхөд доор өгдөгнөөс нь нурууд нь өгдөгнөөс нь тулж өгөх хэрэгтэй болно тийм ээ. Заалч өгдөгнөөс биш л дээ. Хой хаа нүрээд байна. За тэгэхээр нэг яаж Яас нь шууд хоёр өгдөгнөөс тулж толгой живчих юм болоо. Дэшээч доошоо өгдөгнөөс толмаар. За тэгэхээр энийг яаж эвтээх ойлгуулах вэ? Яг тэгэхээр сандарсан үед бас те ингээд эмзэг хэсгүүдэд түрээ цаад үнчин бас нэг хурч магадгүй чамаас ингээд шууд сандарсандаа болоод танаас нь чинь базаад авчиж бас болно шүү дээ. Богдчихж магадгүй. Намайг бацаатай бол би бацаа. Яаж ийм Заатай гэж. Заатай давхад би давхад. цаана нөгөө тийм хөвгөж байгаа шүү. Чамдгаа гэж боож байгаа. За энийг одоо яаж одоо тий эвтээх ойлгуулах вэ те? Чи одоо нөгөө краш жууж оршоо. За одоо ер нь санаа зовоос байгаа штэ. Тийс живлээл бол юунаас хамаагүй базаад аваарай л. Зүгээр шүү. Би чамаа живүүлэхгүй болоос юунаас чамаагүй базаа шүү гэх юм уу? Йоо. За хамгийн ихний хичээл. За хэвээ маяглахгүй шүү ингээд живүүлж ийснээс зүгээр ингээд таадарсан газараас сулгаагаад аваарай л гэ. За. Йоо. За би бол тэ ингэн. За уучлаарай. Таач бас ингээд нөө нэг хайлтар хурдан живчихгүй байгаа. Та бол бас энэ тэндээ бас тулгцыг ихтэй хүн нэг хялбар живчихгүй байх. Гэхдээ юмыг яаж ütгөө сандрал надаас бол хаанаас гогдож барьж болно шүү л гэж хэл. Тэ. Би ерөнхийдөө бас нэг актер хэмцэх газар чи хөрөхгүй хичээнэ гэл тэгсэн мөртлөө байнга хүрээд наачнаа. Би л одоо хотлоо чи сэлж яддаг мөртлөө хотлоо над дээр л багшлах гэж ирээстэй. Тэгж би толгойноос ч л түшил ятэгэнтэй эхлээд нь. Тэгэхээр чи хөлж ивч. Хөлн живэстэй байнгын хөлн живэстэй. Тэгээд албаар гэх юм хөлн доош орчлоо. Энэ хөлч одоо яагаад доошоо гэж өгцөгнөөс нь жоох өргөт хийгээд. Тэ юу юм бэ лээ штэ. Хамгийн гол нь зөв амьсгалах хэвээр. Зөв амьсгал. Амьсгалаа ингээд бие сайхан суулгаар хар аяндаа л хөөд гараад ирд юм бэлээ штэ угаасаа. Тэгээд тэрийг маш сайн хилээд өчөө юм бол тэгэл живэлцэх юм бол ууг нь бие сул тавиад хөвөө гараад. Тэр чинь бас ч гэж гайгүй. Жакуз дотор чинь бас учиртай штэ энэ чинь. Том байсан юм шиг. Тэгэл амьсгалаа ингээд аваад хараа эндээ хөвөөд гараад. За одоо яг ингээд дээшээ харж ястай гинт доошоо живээ явбал чи хаанаас нь байна? Йоо, гэхдээ хаадаа би яг бодчихлоо. Жакуз чинь нэг гүнзгий биш штэ. Тэгэхээр та баг хажууд нь өвдөглөө сууж явах юм байна. Баргад. Өндлөн байгаа хүн чинь бол жакуз руу ингээд доошлуул живчин штэ. Үстэл гаргаад ирнэ. Живж байгаа үнийг үстэл гаргаад ирнэ. Аль үс дээшээ харцсан байгаа хүн. Йоо, дагцнаас нь ингээл үстэл гаргаад ирэхгүй да. За. Юу юм бэ лээ? Халзуу хүн байв яах. Харин эвтэжүүдийн үс ганцхан мөөгийн ахыг үстэж болно. Йоо, хөөе, манай болд эрдэнэ үстэй. Кино тоглох гээд үсээ усуулсан. Үстэй ч шиг.
Ариун бям үстэй. Оо ариун бямс нэрээ. Ариун бям энэ бүр их хүстэй. Та ямар сонин төлбөр хүн бэ? Харин би ингэж Ямар крашуудаа муухай хойлд одоо. солиод байна. Татчих юм шүү дээ. Ариун бям чинь нэлээд сахалтай шүү дээ. Хөө Оп, ингэ. гэдэг. За яг хөө ингэдэм байлээ заяа. Одоо ингээд эмзэг хэсэгт хүрэх юм бол ерөөхдөө царайны хувирал гаргаж болтохгүй юм билээ. Аа. Би ингэсэн байхгүй. Нэгдүгээр курсод би нөгөө нэг яасан байхгүй юу? Бүжгийн нэг тийм юмд яваад одоо нэг семестр, хоёр семестр ч ялгаа нэг бүжгэнд яваад тэгээд тэгсэн чинь манай краш нөгөө нэг бит хоёр хамт бүжгэлж идэг байхгүй юу? Тэгсэн чи яг миний уртлын ясруу гэж өвд ингээд нэг тийм ингээд яачлаад ингээ амар цогцсон байхгүй миний бүр амар өвдөд. Тэгээд тэгсэн чи ингээд би ингээд амар сандраал ингээд харсан чинь амар тоогоогүй. Тэгэхээр нь би угаасаа тоогоогүй. Тэгэхээр яг тоож байгаа царай гаргаж болохгүй юм билээ. Угаасаа ингээд тэгэх юм бол би амар мэрэгжлийн харагдах байхгүй юу? Угаасаа ийм асуудал байн гардаг зүгээр гээд тий, ерөөс ингээд царайны хувиралт гаргаж Энэ болохгүй. ч бүр сурцсан юм байна тий. За би юунаас ч бадчих байхгүй. Юу ч тоохгүй. Би тоохгүй. Тэгтээ тэр ясруу нэрээс өвдөх үү? Өвдсөн. Энэ намаа Японд метронд очиж хараад юу ч болоогүй юм шиг л байж байгаа юм байна. Японы метро яа. төрчод юу ч болоогүй юм шиг царай. Японд очиж төрүүлчих сандрах хэрэгтэй шүү дээ. Төөрөө сандралтай. Йоо. Та юу ч болоогүй царай мэрэгчлийн царай. Яасан хайр төөрөөгүй юм шиг тий. Чиний шав бүр нэр бүр айх юм байна тий. Бүхнээс барьчихс ч юу ч тий болоогүй сараа. Ташасоо юу ч болоогүй чи царай гараа. Би юунаас ч байсан болно шүү. Нөгөө тийм айгаа зайлг бүртээ. Яг би юунаас ч барьсан. Йоо. Юунда царайгаа хувиргаж болохгүй тэгвэл чи чимж өгөхгүй шүү гээ. Алах нэ. Баг царайнаас яваад чигээд байгаа Тэгээ байна. зөөд чимчээд гарч ирсэн юу ч болоогүй юм шиг царай. Бара багш юм зааж гисэн. Йоо. Йоо. За. Өнгөрсөн оны 7 сарын Туркийн айлд манай ээжэд хөөхөн номоо усан сэлэлтийн багш болсон байд юм а. Та гурав бол хажууд нь худ зурагтай пост оруулна гинэ. Хүүе орол. Метр 40 байсад метр 40 хүн яаж хичээл заах вэ? Тэнгис Гамбол гэдэг хүн тэгж битсэн байх шүү. Оруулаарай. Алаасан. Йоо. За. Тэр ихч нэр баахан ууж авсан. Нийлээд усуу. Басан юу усуу. Ихч мэд ус уугаагүй юм шиг. Юу ч удаагүй юм шиг царай. Би одоо яаж дандаа биш юм даа л гэж бодсон юм. Би ч юу яардаа нөгөө нэг ингээд дуун солилт хийж байгаа. Тэгээд ингээд арай гайгүй юм цэвэрнийхээ энэ хэсэгт очиснаар худлаа гараараа ингэж яваад их тэнэгтнээ. Асаны ус гайгүй юм нэ дүү. Яах ч вэ? Асаны ус бол жоохон ходорминтой л байгаа. Ой намаа харь яагач вэ? Дадаа ус бол чи хайр голчойгоо татаж өгөх шүү. Давстай. Далайн усыг чи нийт юм хамарлуугаа оруулах хэрэгтэй гэдэг юм билээ шүү. Хамар сайхан цэвэрлэгдэнэ. Тийм давстай ус. За Улаанбаатар хотод 17 цаг 35 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хиймэл оюунд суурилсан иргэний хамгаалдаг И Монголиа хамтран ажиллаж байгаа. За И Монголиа тим ICO 27 тэгтэг 2022 болон ISO 9001 2015 гэсэн стандартын гэрчлэгээ бүр гардаж авсан гинэ. За энэ нь болохоор яадаг гэрчлэгээнүүд вэ гэхээр Монгол Улсын захин хөгжүүл инновацийн тэргүүлэгч байгууллага болох И Монгол тим. За энэ УТУГ гэж юу гэж байгаа? Энэ болохоор юу гэлээ улсын төрийн өмчтөөр газар хаа. Төрийн өмчт үйлдвэр газар л байна. Тий төрийн өмчт үйлдвэрийн За. Америк нэгдсэн улсын Монгол улсын ямар ядаргаад ямар олон ямар ч байсан амар тийм олон тохирлын гэрчлэгээ мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо болон чанарын менежментийн тогтолцоо ч аягүй жоох штэ. Олон улсын стандартын баталгаажуулалтын гэрчлэгийг амжилттай гардаа авсан гэж байна. За эдгээр стандартуудыг хэрэгжүүлснээр И Монгол тим төрийн өмчт үйлдвэрийн газар нь мэдээллийн аюулгүй байдлын өндөр түвшний хамгаалалтай хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлсэн чанарын удирдлагын тогтолцоог бүрэн хангасан байгууллага болохоор баталгаажуулж байгаа юм байна. За эдгээр стандартуудыг хэрэгжүүлснээр И Монгол академи нь олон улсын жишгт нийцсэн найдвартай өндөр чанартай үйлчлэгээ үзүүлдэг юм тэргүүлэгч байгууллага болох суурь бэхжүүлж ийн гинэ. Одоо нөгөө захин Монгол гэдэг И Монгол яг захин байгаад байгаа байхгүй юу? Жишээлбэл би өнгөрсөн 7 хоногт нөгөө нэг юм зээлийн аппликейшн дээр заавал очиж нөгөө нэг бүртгүүлэх хэрэг шаардлага гарчаад тэгээ очингууд надаа нөгөө нэг юу гэж байгаа байхгүй юу? 90-ийнхээ нөмлөхийг гаргаад ирэх гэж байгаа байхгүй юу? Тэгэл би болохоор бидээ авч явах надаа ямар ч шаардлага байхгүй шүү дээ. Тэгээд И Монголиа болох гэсэн чи болно гээл. Тэгэл би тэндээсээ улсын бүртгэлийнхаа дугаарыг харчиж байгаа юм. Тэгээ гол нь орохдоо
нөгөө нэг Монголиа шинжлэгдсэн юм ингээд нүүр царай таньдаг болсон. Заавал нөгөө нэг код модоо мэдэх шаардлага байхгүй. Ингээд царайгаа таниад шууд нэвтэрчиж байгаа юм. Эднийг тэгээ дуулаа ашиглаад үйлчлэгээ хайх боломж ихээр бичиж шууд ингээд ярьдаг болчихж байгаа юм байна тий. Паспортын лавзгаа авъя. Тимийн лавзгаа авъя гэчихэр. Яг зөв ойлгосон байна. Сайн байна. Бэрхшээлтэй хэрэгтдээ бас хурж үйлчилж штэ. илүү амар л болж байгаа юм байна тэгвэл. Тий. Тусгай хэрэгцээ. Бүх бичиг баримтнууд байт юм. Би чинь саяхан манайх чинь нэг дахин төлөвлөлтөнд орно гэж манайх байн тэгдгийг. Тэгэл нэг бүгдээрээ ингээд гэрчлэгийнхаа дугаар муугаарыг өгөөж гисэн. Юу гэж л хүн ингээд юуныхаа гэрчлэгийг үл хөдлөлийнхаа гэрчлэгийг кармалаа явж байгаа гэдэг те. Гэсэн ийм Монголигаар оронгууд байж идэм билээ шүү дээ. Бүх юм байна. Донк гэж гаргаж ирэл тэгэл бичээл. За тэгээ та хэдүүд илэрэнгүй мэдээллийн 7711 гэдэг утаснаас аваарай. За мөн 1111 гэдэг утас байдаг шүү дээ тий. 1111 рүү залгангуудаа 2 гэдэг төвчлөр дээр даах юм бол эднийхтэй шууд холбогдно. Тэгээд Эмма гэдгийн Эмма цэггөө цэгэмэн гэдээ бас орох боломжтой байгаа шүү. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Химэл оюунд суурилсан иргэний хамгаалдаг Монголиа хамтран ажиллаж байна. Баярлалаа. За 3 дахь асуулт анжгаа дээр очлоо. Дасгал хийж байхад гинт одоо сурагчтай нь живэх тохиолдолд хаана нь хурж татах вэ? Дараа нь хэрхэн тайлбарлах вэ гинэ. Би зүгээр л далимтууд зүгээр аль байгаа аятайхан хөрмөр санагдчихсан газар дугаар дайрна. Тэгэл татаад ямар ч байсан аваад гаргаад ирнэ. Гаргаж ирсэн хойно за ёстой үнэхээр зүгээр л цүл палкал чи чинь нэг харсан чи тэр яралд явж ирсэн. Би зүгээр л нүдэн ханаад дайрсан хэвээр хаана хүрснээ мэдэхгүй байгаа шүү. Эвгүй газар хүрсэн бол уучлаарай гэж худлаа гүлтийн. Илүү гарсан газараас тэгэл гүлтийн. Тэгээд гүлтийн өөр ямар ч арга байхгүй. Энд чинь бариул байсан өөр арга. Энд ч хамаагүй хурж байгаагүй үстэй гэл гүлтийгээ зогсно. Гэтэ нэг тийм бичлэг яваад байсан шүү дээ. Нэг залуу гадаад бичлэг заяа. Нэг залуу ингэ гол руу ингээ халтарч унах чагаад хажууд эсээ эмхтэйгийнхаа мөөмнөөс нь ингээ базаад авдаг аахгүй юу. Тэгээ мөөм амир хэрэгтэй гэдэг тийм бичлэг яваад. Та нар үзсэн үү? Намайг дандаа тийм юм гэж явдаг. Гараад ирсэн өөрөө. Юу гэсэн юм бэ? Бид нар үзээгүй шүү дээ. Чи л үзсэн байх юм. Намайг удаг манай багш нэр юм уу? би уурснаа. Үхчихсэн ч гэсэн уурлаг. Сэргээрээ хараа. Гэрлээ биш. Гэрлээгийн шавь ингээ байсгээд өөр алтарч удаалах юм. Тэгээд эхлээд нэгийг барьж байгаа. Сүүлдээ унахтаа хөп гэж. Унтаа багшаа. Ой багшаа гэдэг. Тий хэрэгтэй юм байна шүү. Багшаа татаарай. Ой миний шавч яаж ийна? Мэргэжлийн царай. Мэргэжлийн царай. Юу ч болоогүй. Номоо сандарч болохгүй гэсэн. За миний шав 50 байна шүү. Яаж ийна? Наад хоёроо тавиарай. 50 байна шүү багш. За миний шав чи уснаас гараад ирсэн байна шүү. Одоо тавиарай. Йоо. Эхлэхийн шив бүсгүүстэй. Гарч ирсэн хаанаас татж гаргаж ирэх юм чи. Би угаасаа хэлсэн шүү дээ үстэл гаргаад ирнэ гэж хэлсэн. Угаасаа живж байгаа үнийг үсдэг өстэй. Үссэн шүү. Ямар краштаа ямар амар зэрлэг харцдаг. Тэгээд та нар юу н хаанаас нь бариулах гээд байгаа? Энэ хараашнгийн үстэй чи. Амар хардкор үзэх гэдэг. Битээр угаасаа нэг тийм токс харцаа та. Нэг нь өстөөс нь татаал. Нөгөөтг нь хоёр нь татаал. Хаанаас нь чамаагүй зулгаан байна. За намаа. Йоо. Адилхан эмхтэй хүн байна да. Арай өөр өсөлттэй. Чамаг мөгийн энэ янзаараа мөгийн өөрөө баанда живж үхэх юм бэ? Юу багшлах гинэ чамаг. За нэмэ яах юм? Живчлээ шүү дээ. Ер нь болоод зулгаахад арай. Аль татаарай. Гүй хүн усанд ер нь бол хилцэн колоны саваарчсан сэлдэг гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхээр би бол ингээл мөрнөөс нь түшээл аавна. Ингээд юу лээ? Тэг чи бас өндөр гэвстэй. Чи даахгүй штэ. Гэхдээ би ингээ хөлман сэлж штэ. Хөлман сэлж гин. Тэгээд ингээд хойноос нэг хоёр сугнаас нэг араас нь ингээд хоёр сугрууд колоны сав авчихулна нэ. Үгүй би гараа оруулаад хам сэлж гаргана. Эсвэл тэгээд чамаас тийм амар өндөр залуудгүй чамайг шууд гээл доороо дараалаа авна штэ. Тэгээд чамдаа гараа болчих. Ой, энэ яг тэгдэг гэсэн. Тэгдэг. Хүн дараад идэв байлээ. Угаасаа би харсан шүү дээ. Живж байгаа хүмүүс аврагчийг заавал дардаг. Дардсан байлээ. Үсгээс өөр арга байхгүй. Чи ихлэд үслээс өмнө шанаа өгөх ёстой шүү дээ. Чи эсвэл хараа. Биний шанаа юу алах чад л гин штэ. Яаж дуурдаг гинэ? Ямар ч бас нэг чад өгөх ёстой. Нэг чад өгөх ёстой.
Миний санаа юу ч болохгүй. Нөгөө ямар гоё байж чадчих. Яс гой дуурж байна. Дахиад нэг чадаа. Намайг шахагддаг чаддаг дөө. Тэгээд живээд байгаа уу яах юм бэ? Тэр муу зодиг чинь өндөр юм чи ажлаа газар хөдөөрөө тулчаад чамайг цаашлуулад байгаа юм шүү. Йоо. Магадгүй тэгэж магадгүй. За мөөги. Би яа гэж надаас эхэлсэн шүү асуулт. Тий. Үгүй шүү дээ 3 дахь Үгүй, асуулт анжаад надаас байсан. эхэлсэн. Живчлээ. Яаж Чи хаанаас нь аврах татах юм вэ? бэ? Хаанаас нь татах юм бэ гэсэн. Хаанаас нь татах юм бэ? Тий. Би нэг хүнийг ингээ яг ингээ салтанаас нь тач гаргаж ирсэн. Эй, яг Хизээ хаана? яг зөв. Яг урд ясна өвдсөн баха. Ямар ч ярахгүй нүгрээсаа гэж. Юу ч болоогүй юм шиг. Одоо л би номиг нэрээ урд ясна өвдсөн. Гэхдээ Нэр хаана? юу ч болоогүй тэгэл. Болоод үзье заяа. Салтанаас нь гарч ирсэн гэдэг толгойн хөөргөмд усан дотор яваад Гоо ирсэн. ингэсэн байгаа юм шүү. Ингээд Ингээд салтанаас нь ингээ өвдөөс ингээ гаргасан. Яа доканаас үрэгнэ крашлдаг гэдэг ваананд пороогоор сэлэл залгах гээд гівтэж байна гэж төсөөлж чадахгүй нэ гинэ. Тэгэж крашлж аамаа гэж. зүгээр банд оргийн үед орж явах хэрэгтэй. Юу гэсэн үг вэ? Угаал орж явах хэрэгтэй. Хүүхдээ төбөж гисэн чихэлтэй л орох хэрэгтэй. Дээрээс нь шанагаар ус ийж өгнө гэдэг. За. Монгол улс оршихуу, эс оршихуу гэж яхад тас инээгээд Монгол улсын иргэн мөн үү гэж байна. Хүний урд яс өвдгөө. Би энийг далимдуулж тэндээс нь байраад явж идэг. Та нар юм ямар ааш. Мөө юм үцэг парогороо заалгуулна штэ. Живж өгсөн ч хамаагүй яат юм гинэ. Энэ жинхэнэ чиний краш ээ. Харин тийм. Өсрөөл наадууч өсрөөл хүзүүдэл аавна. Йоо. Гэтэ чи арайч живүүлчихгүй бах те. Банд юм чи. Бүр живэхэд өлдгөл би өөрөө дээр гардаг л байна. Бүр живгээд нөгөөдөл нь бүр живгээд дайрцсан те. Дээр нь гарна гэсэн юм чи. За дараагийн асуулт над дээр ирж гинөө те. За. Дараагийн хичээл живсэн хүнд үзүүлэх анхан шатны тусламж, хиймэл амьсгаа зүрхэн дэллэг хийх үзүүлнэ. Та өөр хүнээр заалахгүй өөрөө заах бол далимдуулах уу гэх ямар хэцүү юм бэ. Тэгэл одоо юу яаш те ингээл одоо боддоор үзүүлэх стомж тэгэл хамрын чимэгч байгаа л тэгэл хиймэл амьсгаа хийж үзүүлнэ штэ. Өөр яах юм? Одоо өөр яах юм? Тэг яг нөө мэрэгжлийн царайгаа гаргаж тийм штэ. Тий юу ч болоо. Хиймэл амьсгаад чинь хэл орохгүй штэ. За мэдэж Аа байна. юу гэж те чи мэрэгжлийн хүмүүс юу гэж яах юм? Зааж өгнө штэ одоо өөр яах. Манай сургалтын онцлог бол ордог. Зүрхэн дээр нь дарах уу? Дарна штэ. Тэр зүрх эрэгтэй хүний зүрхэн дээр дарах ч гэсэн ямаа байна. Хоёр харин аягүй хэцүү. Зүгээр ингэчмээр юм шүү Өстэй дээ. хүний хоёр дахь зүрх чинь Юу үлж хаш. хаа байсан тийм Тэгтээ үн тийм өвчтэй. Зүгээр ингэмээр юм байна. Надад чи зүрхэн дээр ингээ 3 дараад нэг амьсгаа оруулдаг болов зүрхэн дээр нь 2 дараад 2 амьсгаа оруулчих л да. Гоо амьсгал чинь бол штэ. Гэт зөндөө штэ. Заавал 1 2 гэсэн юм байхгүй штэ. А тийм үү. Тий. Чи зүгээр тэнд ингээ амаа нийлүүлээд хичнээн удсан болно. Ер нь бол жуудаа дээр эхлээд эхний бүр ингээд бүтэн семестр унц сургадаг байхгүй. А за. Юус мих заахгүй. Тий, тэр шиг би үл ерөөсөө ингээд банд оруулахгүй. Ерөөсөө ингээд за эхний 10 хичээл ерөөсөө хиймэл амьсгал хийнэ. Волейбол дээр ч гэсэн ерөөсөө унц сурахыг л заана. Унц сурна тэгээ сонголт хийн тэгэл бөмбөг ингээл хан руу ойлгоо шидэд байна. Тэрнээс ш тоглолт. Тэр ингээд тийм сэлх мэл хамаагүй эхлээд хиймэл амьсгал хийнэ. Бүр оруулаа өвдөл хийнэ. Цээж хөхөр зүрхний массаж хийсэн. Уруулсан дом болсон. Яасис бомбдуулсан. Сэлэлтэнд яваа. Ахшигтны хичээл орд юм аа. Энэхийн ахшигтны хичээл орд. За. Хиймэл амьсгаа хийсэн юм аа. Мөгийн анжгаа хоёр ярьсан мэлөө. За Тий, яах ярьсан. вэ? За одоо тэгвэл санал асуулгандаа хариулцгаа. Эрдэнэ мэднийг саналаа нэгэндээ өгч цаг ирлээ. Дөрвөн хөтлөгчийн хинээрэн сэлэлтийн хичээл заалгамаар байна. Аадан Мөнхбат, Бэдэн Номон, Ведэн гэрлээ, Гэдэн анжгаа номоо хинээр заалгамаар байна. А бид гураас заалгах А би бинийгээ сонгох юм уу? Ааха. Тэгвэл би гэрлээчээ заалах юм. За би ч гэсэн номоогоор заалгана. Яаж байгаа юм? Яатэ. Та нар чинь хаач хүрээд ах юм. Намаа. Ямар шилээсэн Наад их чинь урд ясруу чинь зогно шүү дээ. Хаа түрээд ах ингэж өчнөө хичээл заалгаж авсан учраас.
Хаана Хаана байнаар нууж уучаад. Хаана хүрснээр мэдсэн юм юу ч байхгүй байж ч. Хөө дингээ чи арай энэ тохиолдолд өөрөө заалгана гэд динэгдэхгүй үсттэй. За би одоо хинээр заалах юм блэ үз. Намд цэцэгт бол би заацсан учраас гэрлэгээр заалах юм. Би номоогоор залгая. За тийм. Намайг ядаж зурагтай баримт байгаа гэсэн. Мөгийн живүүч гөргөр аваад гаргаасаа тэгэхгүй бол манай Хичээл зааж байгаа зурагтай баримт байгаа гэсэн. Намайг арай дээр мөгийн юм л жилээ авшаа. бас нэг хар багштай гэж байгаа юм. Бас мэрэгчлээ. Турк школтой юм. Тийм штэ. Номгоор залгая да. За Усал их орд юм да өөр ч. за номер дээр 2 санал Нэг санал. би чамд өгсөн шүү дээ. Тэр хоёр санал Тийм. байхгүй юу? За тийм тойр нэг санал авахгүй тий. За санал асуулгын дуун гарсан. Яг одоо манай лайвыг 631 хүн үзэж байна. Санал асуулга нь 424 саналаа өгсөн байна. Сайн байна болж байна. За та дөрөв хөтлөгчийн хинээр сэлэлтийн хичээл заалгамаар байна гэсэн чинь Аад нь Мөнхбат дээр 73 хүн буюу 23% заяа. Вау, нэмэ. 2 санал нэмнээд чам дээр 203 хүн буюу 31%. Би ч хүрх багштай. Бүр зурагтай. Хичээл зааж байгаа зурагтай. Гэрлээ дээр 2 саналаа нэмээд 97 хүн буюу 29%. За анжгаа дээр 55 хүн буюу 17% санал иржээ. За ингээд 203 хүний санал авсан намайд баяр үргэе. Баярлалаа. Хэд гинэ? 55. Тэр 55-аас бусд нь бол живж өгчээл гэсэн үг шүү дээ. Энэ дөрөв дотроос ч яг жинхнээсээ сэлдэг нь би юм байгаа шүү дээ. Чаавас хөрх юм. Тэр ингэж Миний 55-аас бусд нь бол живж өгч байна л гэсэн үг юм. За. чимээдээ бол усаа. Нөгөөдг нь хамаагүй. Нөгөөдг нь хамаагүй дээр. Төв цараа гарга. Би сатар төв цараа гарга. Тэр Усаа гимгүй. Зүгээр төв цараа гарга. Төв цараа гарга. Тэгээ гаргаж ирлээ. 2 зүрхэн дээр нь дарлаа 2 хэмэл авсгаа өглөө. Ай намаа гэж сургалт. Үгүй шагнал юм уу? За. За энэ үрээд 2025 оны 3 дугаар сарын 31-ний даваа гарагийн Яна нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс хөгжүүлэлтэй хөнгөн байцаагаас уриатагаар шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран харлагчаар хамтдаа илүү амттай 20 жил гэсэн уриатагаар Эден компани за мөн хиймэл оюун цэвэрлсэн иргэний хамгаалдаг И Монголын хамтран ажиллаа баярлалаа. Дэлхийн монголчуудын Эмжил радио 88.3